Сайн бацгаана үзэгчтэй. Үндэсний өв соёлыг түгээл дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид Өмнөговь аймгийн Хамбогд сумаас бэлтгэн хүргэж байгаа. За тэгээд хөдөө айл руугаа гарахаас өмнө бас энэ сум орон нутгийн бас хөгжил дэвшлийг бас гайхан бишрээд явж байна. Одоо та бүхэн харж байгаа энэ Хамбогд сум гэхэд бол одоо ийм сайхан засмал замтай 2 игнэ 3 игнэ сайхан засмал замтай, дугуун замтай, явган үний замтай, орон сууцтай. Одоо ингээд энэ бүтээн байгуулалтууд бол зөндөө өрнөж байгаа юм байна. Одоо ингээд энэ худалдааны төв, соёлын төв, спорт зохицолбор гэдэг Хамбогд суманд тэр чинь том төсөл бол Риотенто компани өрнүүлж байгаа энэ том төсөл оюутлогоо компаниг түшгэлсэн энэ сум бол одоо гайхалтай сайхан хөгжиж байна. Энэ суманд бас ингээд сурч хүмүүжж байгаа, өсөн дэвжиж байгаа залуучуудад бас үнэхээр гайхалтай сайхан боломж олдож байна гэж бодож байна. За тэгээ хөдөө айл руугаа гарахаас өмнө сум орон нутагтай танилцаад дотор нь жоох явж сонирхлоо. Одоо харин та бүхнийг айлдаа өрье. Бидний зочилж очих айл бол Өмнөговь аймгийн Хамбогд сумын Номгон багийн малчин Бум Аюуш гэж айл байгаа. Ингээд та бүхнийг айлдаа өрье. Айл руугаа хөдөлцгөөе. За бид айлдаа зочлоод ирсэн үзэгч та бүхэндээ бас гэрээ эзтэй танилцуулъя. Хамбогд сумын Номгон багийн малчин Бум Аюуш гэж айлд ирсэн. За сайхан намарцгааж байна уу? Сайхан намарч байна. За данг сайн явцгааж байна уу? Сайн явж байна. Ажил бол өндөр байна уу? Өндөр байна. Толгой сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. За энэ жил чарнастай нэг гахалтай сайхан намруулж байна да. Сайхан намарсалж байна. Нутгаар молстой янз багч нөө. Өвс ногоо бол янз юм байна. За ер нь дажгаадаг ер нь жилийн 4 жилүүдийг бол энэ жил бол сайхан л байна. 100 ямар байв? 100 бороо бол нэг баг шаархал орсон. Ер нь тийм их сайн ороогүй. Нодныгийнхаа ухтам чигээр их сайхан болсон. Нодныгийн чиг бас нэлээд сайн үлдсэн баха тий. Нодныгийн одоо 9 сарын дундуур орлоо. Бороо орсон их бороо орсон 2-3 өдөр бороо орсон. Тэрүүгээр хачин сайхан болсон. Ногоо эрт идсэн үү? Ногоо эрт идсэн. Ногоо 94 сарын сүүлээс л ногоо идээд мал холлоо. Тэр нь одоо бол мал хувирны их сайхан дажгүй болсон шүү. Сайхан тамиртай болцсон одоо. Сайхан тамиртай болсон. Ер нь бол бахан дээр гавцаа. За ер нь гүйцэд цааваагүй ч гэсэн ямар ч болцооны болцсон. Одоо цаг эрт байна бас манай энэ ч бас арайч болоог байна да. Бас говьруу ч бас арай болоогүй тий. Намар бас жоохон урт болно. Тэг намар урт болно. Одоо манай энд бол бороо ороход бол ногоо гарах хугацаа байна. Ойрын үед ер нь хур ямар байв? Ойрын үед ер нь хур баг шаархан байна ер нь бол. За. Тийм их сайн орохгүй байна. Гэтэ орохгүй ш бас ганц нэг жоохон дутмаг л байна дээр нь. За. Ингээл ер нь харахад бол ер нь гадуур дажгүй сайхан харагдаж штэ. Сайхан. Ер нь бол идэв шууш бол ер нь дажгүй. Нарийн юм жоохон таарах хүмүүс бусдаар борог өвсвөл одоо бодын хоол бол сайн гарсан. Ойрын жилдээ ер нь иймэрхүү 100 намар болов уу? Болсон энэ ч одоо нодон ч одоо цаг дажгүй сайхан байсан манай энд бол ер нь. Хачаа сайхан байсан. Тийм үү. За гэр бүлийнхнийгээ сайхан танилцуулъя. Бумхаа. За намайг Хамбогд сумын Номгон багийн малчин 5 жингийн Бум Аюуш гэдэг. Миний ханыг Сүхийн Багамдулам гэдэг. Бид тэр одоо ханлаа 20 хэдэн жил болж байна. 2 хүүтэй. За хүүдүүд хаана вэ? 2 хүүхэд хоёулаа оюутлагын туслах компаниуд. Тусдаа ажилтай. Нэг хүн маань гэр бүлтэй сумын төвд амьдарцгаадаг. Бид тэр хоёулаа одоо ингээл мал аж ахуйн дагаал. Бүстэйгээ 3-4 ачтай. За. Өнөр болж байгаа юм биш үү одоо? За. Ямар нэртэй газар намарч байна? Манай хата Номгон багийн нутаг Цагаан эрэг гэдэг газар. Цагаан эрэг. Тий. За. Цагаан эргээр нь буусныхаа ойрхон хэвдэл байна. Цагаан эрэгийн буус гэж. Тэндэл намарч байна. Тэр маань ер нь Хамбогдынхоо уугуул байна уу? Өвгд эцүүд нь ер нь хаагур байсан улсууд байна. Бид хоёр хоёулаа Хамбогдын уугуул байсан.
Бидний одоо ээж аваад бүгд л мал аж ахуйд агсан малч улс байсан. Бас л хамбог цум Одоо байхаа. сайхан тэтгэврийн сайхан стажууд байгаа гэж байна. Сумын төвдөө. Сумын төвд. Оо зөө. Зэг хараад тэгээд байдаг. Бид хоёр хөдөө байдаг. Би ихээс 10 бол. Оо яасан. 11 бол. Тий. Оо зөө. Тэгээд нэг нь яг 10-гийн жамаар. Ихээс 10 бол. Манай үнцээс 5 бол. Зургуул. Оо зөө. Дээр айл малч. Ер нь айл айлын сайхан Ер юм нь биш үү? бүгдээрээ удам дагсал ер нь малчад. Ах トゥ нар бол одоо мал дээр байна уу? Төвөр байна уу? За ер нь голчхон төврүүл байна дээ. Төвөр л байна. Зөө. Одоо гэхдээ би малчад би. Номогийн нутагтж байна. Баянбагийн нутагтж байна. Манай бүр том ихч бол бүр мандлууд малчин байдаг. Тэгэл бусд нь л одоо оюутлагын чиглэлээр л зоохон ажиллаж байгаа юм да ер нь. Зөө. Энэ хамбог цум чи ер нь оюутлагууд хүн ажилдгүй айл гэж ер нь байна уу? Баг байхгүй юм шүү. Тий? За бараг л байхгүй л одоо. Чи өрх болгоноос л Ямарваа нэг хэмжээгээр бол оюутлагытай холбоотой л бай. тийм юм байна тий. Тэгээ нэг хүнтэй уулзаал ярихад нэг айлд очиход заавал нэг оюутлагатай нэг ямар нэгэн сэжмээр холбогдсон л байна. Тагна. Тий. Гэхдээ яг хөө тэгэл энэ том төсөл хэрэгжиж байгаагийнх энэ сум орон нутаг бас сайхан хөгжиж шүү. Одоо ингээд энэ хамбогд сумын төвөр ингээ ороход ч гэсэн бас нэг хэр оргийн сум бас нэг үдэдэний хөгжихгүй л дээ тий. Тэгэлгүй. Том компани боёнд бас дажгүй Том сайхан уулуурхай нөлөөнд бол бас сайн ч юм байна, сар ч юм байна гэж л байгаа шүү дээ. Ер нь юм бүгд л хоёр талтай шүү дээ. Тийм. Тэгээ сум бол харцангуй сайхан хөгжиж байгаа шүү. Сайхан болж байна. Ямар зүг. Тэгээ ч одоо хүн амын өсөлтөн ч гэсэн мундаг юм биш үү? Одоо эн чинь багцаагаар бол одоо нэг сум бол нэг 2000 3000 байд юм шиг байл дээ. Ер нь энэ дээр юу дээр сарж байгаа. Хамбогч одоо 9000. Тэгээ 8000 гараа. Тэр нь дээр л хөдөлгөөн түн амтайг нийлээд бараг 100000 шууд хөжөөд юм шүү. Харин тийм шиг байна. Тийм л юм яригддаг шүү дээ. Тэгээ одоо яг тэгээд энэ одоо нэг том уул уурхайг дагаад одоо нэг ч гэсэн сум нь одоо ийм сайхан байж ивэл одоо яах вэ? Ямар зүг вэ? Хөдөө малчтай ер нь яаж нөлөөлж байна? За малчид ч одоо тэгээд энэ одоо манайхаар хэзэл ингээл хүүхэд багчууд оюутлагад ороод ажил төрлийг цалин мөнгөндөө залгаад амьдралдаа өрөө явна гэдэг чинь нөлөөлж л байна гэсэн үг шүү, тийм ээ? Одоо тийм л дээ. Тий. Одоо болж л байна шүү дээ. Одоо тэгэл сайхан орон нутгатаа ингээд гайгүй сайхан ажил хийгээд энэ чи одоо бас нэг төв сургууль газрын одоо хүмүүсийг бодвол энэ чи боломжийн хэмжээний цалин мөнгө авчиж байгаа тий. Тэгээ сум орон нутгатаа ажиллаад амьдарч чинь болж л байна л да. Болж байна. Сум орон нутагч гэсэн сайхан л хөгжиж байна шүү дээ. Дажгүй гоё болж байна. Одоо энэ чинь тэр сумын төвийн тэр гудам, тэр барилга, байшин, тэр зам харилцаа, талбай, малбай ямар гоё болж байгаа юм бэ тий? Болж. Тий. Бидний үед бол бидний нүдээр харахад бол малчтын нүдээр харахад бол бас л хөгжөөл болоод дээшлэл яваал байгаа тийм ээ. Хоёрын сум руу ороход бас гоё байгаа шүү дээ. Оо сайхан. Яг одоохондоо нэг жоохон бүтээн байгуулалтын ажил гэдэг тийм үтэй. Одоо хийж байгаа нь хүртэл гоё ярагдаж шүү дээ тий. Огт хийхгүй газар байхыг бодоход тий. Эсвэл хөлтөө нь хөлгөж хөлгүүн мөлгөж биш тий. Тэрийг дагаал тэгэл худалдаа үйлчилгээ ер нь үйлчилгээний байгууллага дээр бол хамбогдуулаар дажгүй шүү дээ. Тийм байна. Сайхан болж байна. Тэгээ зам харилцаа ч гэсэн одоо тэгэл Улаанбаатараас ч тэгэл дан ямар зүг. Сайхан засмал замаар тохиол ирж шүү дээ. Тий. 700 км газар одоо саяхан холбогдсон Аранта нэг 10 хэдэн км зам байгаа л сая холбогдсон. Одоо тэгэл манайх зэндээс бол сум орчвол тэгэл Улаанбаатар ороход тэгэл асуудал хорхон байхгүй болчихлоо шүү дээ. Тий. За өнөөдөр танад өнжнө. За. Гэрт ингээд яриа суугаад авахгүй. Гадаа дотор хийх барих ажил юу вэ? Одоо ер нь өдөр ямар ажил хэмжүүлж байна? За өдөр яхав тэгэл цаг тутамд одоо малчайл ямар ажил үүргүүцдэг яг л тэр журмаар л явна да ер нь. Ботго малаа услан, хонь малынхаа цаагур явна. Тэгээ ямаагаан саана. Оо зөө. Тэгж байтал ирэн ботго дормоо инг малаан саана. Зөө. Тэгэл байж байтал тэгэл орой хоолун залган тэгэл нэг. За тэгвэл ажил ихтэй байгаа юм байна. Одоо ингээд ботгоо усалчаар бол ботгоо гаднаас явахгүй юм байна тий. Ботгоо явахгүй одоо ингээ сая бэлчээртэй явж байгаад идээд ирсэн одоо ингээ уугаад ойр зур ингээл гэрэн ториол бэлчиж байна.
Тэгжээтэл ингэн өрөөд ирэх үү? Тэгж инг бол бүр алсын бэлчээрт гарч штэ. Энэ одоо энэ ганц нэг ингээд одоо тэнд ч харагдчихлаа энэ дээр хойнч л харагдчихлаа ямар мод энэ? Энэ хайлс гэдэг одоо манай говьд ургадаг одоо Хайлаас юм уу? тий. Хайлс гэдэг л ургам л да. Зүг. Нөгөө цаг маг нь биш үү? Цаг биш. Цаг бол одоо Тоор морон биш үү? биш. Тоорой ч юм бол одоо ер нь их ховор ургамстай орооч. Манай энд бол бас тоорой гэдэг ургам бол бий. Хашаалсан хамгаалсан ер нь ургуулсан тордуулсан тийм тоорой бол байгаа ер нь бол. Энэ үгээр өдөр бол тэгж хамаагүй хаа зэлүүд газар ургаад байдгүй юм шиг байна. Тийм үү? Энэ хайлс бол одоо ингээл хамбогдын нутагт бол дайлангуй энэ ууланд бол их байдаг ургам бол. Зүг. Газрын гүнээс чигээр татдаг. Ер нь олон сараар ногоонороо байдаг хайлс ч ер нь. Тийм ургам бол. Одоо юм хайлаас байгаа газар бол ер нь чихтэй байна л гэсэн юм тий? Ер нь гүнээс л их чиг татгал юм гэсэн ер нь. Зөө. Хавар одоо хамгийн эрт ногоор шүү дээ хайлс ч ер нь. Танаа гадаа буунгуудлын машин айгуу гоё сонирхол татчих штеп. Би нэг түрүү ярьсан нэг чагичдаг кинонд гардаг шиг нэг би юм бэ билүү. Тэр кинонд гардаг шиг нэг юм гоё машинтай юм биш та. Энэ яг нэг юм өөр зүр одоо мал одоо онон суморн руу ийм машин байд юм а пажеро гэж одоо сүүлийн нэлээд сайхан тонголцсон машин байсан юм а. Энэ би авчраад мал хойд унаад тэгээд жоох муухай болгоц. Ер нь л их сайхан машин авчихсан. За ботог юунд дээр очлоо. Ботог дээр очлоо. Хоёул ходог руу явах уу? За тэгээд ботог гэсэн чинь эн чинь бас том юм байна шүү дээ. Одоо энэ хаврын ботог юм уу? Өнгөрсөн жилийн ботог юм уу? хаврын ботог одоо хавар 3 сарын дундаас гараад гарсан төлөвд шүү дээ ер нь жилийн. Тийм үү. Тэгээд ийм урдан том болч тийм үү? Тэгээд энэ ч одоо ингээл хавар ихээс гарахт нь уяад номхруулаад байж байгаа өвлж уяад одоо хавар дараагийн ээлжийн гот толгод лэний ч одоо бэлчээр сул тавь шүү дээ. За. Тэр болтол гадар малгаатай байна ер нь. Сайн зүг аавн ингот номхруулна. Одоо тэмээг ер нь унлаг идэлг нь хэрэгж байна уу? За ер нь ховор. Бас ховор болсон уу? Унх нь уннаа. Ер нь зөөн бүр. Мөнгө тийм ээ унаад ноцоос тараад байхгүй ч гэсэн. Энэ ингэт юм тий? Ингээ өсөлчтэй. Нөгөө ботом маань бид эдээс үргээд Харин тэгээд тийш явчлаа шүү. камераас заах үргээд тэгээд. Энтэ нэг үе ч одоо хавааны дараагийн үе шүү дээ чинь. Тийм байна тий? Тэ хаваа ч орхигдоод одоо ийм гараар одоо механикаар одоо ийм худалтай газар би одоо юм баг анхудаа ирж шít. Нэг бол хаваа, нэг бол мотор л байд юм даа болно. Энд яг л амар шүү дээ. Нэг эдгэн зөөвөрхөн гадар байгаа мал хуусалж яцхад бол мөнгө хүүхөч такүжрэл энэ ноцоос чинь дараад мал авсалч шүү дээ. Тийм шүү дээ тий? Заавал нөгөө мотор доороос хаад юу яагаад байхгүй. За нөгөө ботхоо тууж ирэх үү яа? Үргээ өвчүү. Ботог олон уу явахлаар цааш наашаа давхгаал. Тугаад ирэх үү? Энэ ч хүүхэд байсан ч усалчих юм байна тий? Яваа тоогот. Туслахсан биш бүр үргээгээ ичлээ. Жохон зайтай байж ахгүй ирэхгүй байж биднэ. Тэх юм байна. Одоо цаах болохоор барьж уух уу? Тэр хашаанд чийж жоод барьж уяа зэлэлчиж жоод саадгийн зэлэлчиж жоод. Хичнээн саах уу? Нэг 20 гарын ингэсэн. Зүц. Би нэг инг сааж утсан. Ингэний дэлэн чинь ингээд бүр зөөлхөн мэт юм л ш тий? Үнэнийхээс зөөлхөн мэт юм л ш ингээд. Янз л. Атуу хөхтэй инг бас байна аа. Байх уу? Бай. Тэгээ ерөнхийдөө гайгүй. Нэг хөл дээр зогсоод ингэж яагаад өвдөн дээр хунгаа тавьж байгаа ингэ саад юм лээ тий? Тэгээд энэ ч нэг усанд нэг шунахгүй байгаа юм шүү. Өнөөдөр сэрүүх хүн болоо тэгж явахгүй юу? Тийм бах та.
их халаа дээр үлээ дээр усан дээр хөвтөч чинь нэрс. Тех бах та. За ямаач ороод ирлээ. Ямаагаас давхар усалчих юм уу? Тэгээд энэ дээр л яач баруун хотог руу явах гэж тэ. Энтэй хүрээ дээр сэмж энд нь л усалчих. Тэмэг ер нь хэр удажж усалдیں۔ Өдөр болгоно уу? За тэгээд янз янз та ер нь сэрүүхэн бол өнжөөд өдрөө ер нь өвлийн цагт өдөр бол өнжөөд ч өдөр болгон ч. Суухгүй 40 хондог мондог гэдэг нь үнэ юм уу? Ер нь 40 чамтгууд яг тэгж үдсэн биш. Ер нь хамгийн төсвөртэй амтал та ер нь ус чинь дээр нь 60 хоногийн үйл даадгал гэж ярьдаг. Харин тэгж л ярьдیں۔ Тий. Хамгийн төсвөртэй амтал та. Одоо энэ ч хонь ямааны бас нэг тусдаа омог гэж байна уу? Энэ авлууд омог гэж бай. Авлууд омог гэж хонь дээр байдаг тий? Тэ хонь дээр. Ямаа тийм байд юм уу? Ямаа манай энд тийм омог гэдэг байх тий. Би сайн мэдэхгүй. Тусгай яг тийм батлагд омог үйлдвэр мөрлөө гэж. Яг манай энд л хоньны хол гавлууд омог гэж байдаг тий? гавлууд үйлдвэр нэг илүү нугламтай. Тий. Хонь гэдэг чинь гавлууд бай. Тий. Манай самтаг ер нь малаж дөрвөн багтаал ер нь хэдэн тэгэл тэр омог тараагаал түгээгээл ер нь хамбогдол ерөнхийдөө тийм тэр хонороод байдаг тий. Омог болцсон хөө. Одоос нь тэгээ хууцхан өдрийг ер нь эцэг мал өдрийг үржин селекц дээр сайн хийж штт. Энэ бол хужаагийн 2000-аад оны үед ч одоо ховооноос анхан салгасан ичээн шүү дээ. Тий, урд явж байхад ер нь нэг ийм айлуудын гашаа машаад ийм байж идэв шүү дээ тий. Тэгээ эн чинь манайх нөгөө хилгайлдаа өөрхөн өмнөөс ийм ноцоос оруулж авчрал тэгэл сүүлдээ нөгөө гарын уртаа шатдаг улсууд нь янз янзаар хөрөг маркийг өөрчлөөд Монголчлол өдр хийгээд. Тэгээд энээсээ салаад одоо нөгөө моторд орж байгаа. Нарны энерги тийм юм руу орсон. Одоо ямаа хэлсэн дээр холбоо саачих уу? Санаа. Услаад гадаа өчгөө лээ. Тэгээ тий. Одоо нэг ухан цуг явж байд юм уу өдөрчөө? Тэгдэ. Одоо дэлгэвчтэй хөгөнтэй хөгөнцөн болохоор тий. Одоо ч ер нь эцэг мал өдөр нэг тустай яагаад ухаан байцсан шүү дээ ерөнхийдөө. Тустай нэг айдам гэж мадлах байсан уу? Тэг одоо манай энд бол лав тэгдэг үү? Тийм үү. Яг л зүрхтэй байж байгаа л тэгэл хугацаагаан болохоор дэлгэвч өгнөг нь аваад. Яачин. Нэг үе чинь бол одоо тэр нийгмийн үе ч одоо хууц ухаан буураа зэрэг бүгдийг тийм тустай тустай нэр л тустай байлгадсан хөө. Тустай хариуцлагатай байдаг байсан шүү дээ. Энэ дан саадган ингээд ялгаад ирсэн байна уу? Гоо, ер нь бүх нийт малаа. Байгаа юм тий? За. Одоо хасчиж жоод саах ямаага ялгаад авдсан тэгж байгаа холбочтой. За. Энд рүү холбодгоо хашдгоо саахтаа. За одоо ер нь бэлэн члэхийн өргөө ороод ер нь голцоог ашиг гэдэг. За. Тэгээд холбоо хогноо үл ер нь мэднэ. Манайх бол ер нь 2000-аад онд дээр бол ер нь монхи ишгэ хогондог ямаага холбоо цаадаг байсан. За. Одоо тэр сайхан бэлэн хашаа машаа цаанаа цигээ гараад ирэхлээр тэгээд бэлэнчлэх гээл шүү дээ. Одоо ер нь бас нэрээ харж байхад ер нь холбоо цаадаг айл ер нь бас ховор болсон байх шүү бас. Нэг үе чи олон сайхан юм холбоо олон сайхан ишиг дөрвөлдөл өгөнч байлаа. Тэгээ ямар ч гэсэн малчаад бол ямар ч тэр өв соёлон бол өдөр тутамдаа дүгээгээд дэлгэрүүлээд байхгүй ч ямар ч мартаагүй. Тийм ээ тий. Үргэлжлээд явж байгаа шүү дээ ер нь. Өөрчлөгдөлгүүл яг шинжлэгдэлгүүл яг тийм ээ. Одоо тэгээд ганц авч үлдэх хүмүүс ч одоо малчлаа байгаа шүү дээ. Тэгээд юм шинжлэгдлээ өөрчлөлөө гэхэд одоо бас маллаж чой гэж дагдаг яг. Гэхдээ бас тэгээд нэг үүлэмжлээ тэгээд авч үлдэх нь малчууны баг үүрэг юм да. Тэгэлгүй. Тий. Мал услах шин бас их бой байдин гэсэн шүү дээ. Тэгэлгүй хөөс ундаалж байгаа юм чи. Тий.
Хөдөө одоо хээр ч гэсэн ингэ явж байгаад ходог дээр мал таарал заавал усалж байгаараа гэдэг шүү дээ, тий? Ер нь хаваа татдаг байх ч одоо хөгжүүлж усан дээр очиод хаваа татаагүй явсан хүн өдөр тех дургүй шүү дээ. Харин тэгдэм билээ, тий? Өктөр хүүхэд гараан шиг өдөр бүр тэрлүүлдэг байсан шүү дээ. Зөө. Заавал Тий? малаа усалж байгаа хүн дээр очисон бол хаваагийн татчих гарын амраа нэг хоёрт буян болон мал услах чинь. Харин тийм мал усалж их буян байдгийн тэгээд тэгдэм лээ. Тэмээг хаана энд усалдаг бас. Тэмээг өвд худагтаал услана гадуураа. Олон тэмээ услах чинь бас чанга ажил гэдэг шүү. Услахад бол чанга шүү дээ. Тийм үү? Энэ гайгүй энэ хаваагаар усалдаг байсан 2-300 тэмээг. Тэгээд чи яг ингээ ходог дээр ингээ байхлаар ингээ олон тэмээ ингээ бүчээд авахлаар чи дунд нь бүр сүрдмээр юм багч үү? Тэг найд. Одоо бол энд манай энэ чинь ууландан задгаа ус илбэхтэй ирнэ. Наал тийм холонгийн татал задгаа ус илбэхтэй. Андаа хоёроор яваад. Урч. Тэр холон гэдэг юм чинь ингээд ийм сайр ухаад ус гарахаа уучт юм лээ тий? Тэг нэ. Одоо энэ ус их ойрхон байгаа илбэг байгаа газрыг бол тэгээд холон бол тураагаар татаад тий? усан гаргаад уучна. Тэгээд тэрийнх нь үлдэгдийн тэмээ очиж ууд юм лээ шүү дээ. Тэгээд одоо нөгөө холонгийн шанд гэдэг нь одоо тэр үстэй. Холонгийн татаал гэдэг юм. холон татаад усан гаргаж байна. Улаан илбэг энэ ойртон гайгүй л байна. Бороо ногоотой газар явсан байлгүй бол Гадар бол дахилт нөөц. явна. Өглөө хүртэл дээгүүр хэдэд байж л шүү дээ. Доороо хэдэдээс алгал. Бэлчээр усны соргогийг мэднэлдээ адууны төрөл юм болоо. Хаан ногоотой, хаан ус илбэг танд л явж. Ханя мөгөл өдрөөр гослох уу? Тэгнэ. Ер нь тэгэл усан дээр л ирэл усалж. Өнөөдөр сэрүүхэн байгаа болохоор Малны бас нэг хуухгүй. ус руу шунахгүй байна тий? Ер нь алсаараа сэрүүхэн болчихлоо л доо одоо. Харагч хөдөө одоо энэ чинь 9 сарын донд хүрчлээ. Үүд бол бас нэг айхтар одоо хангаа шиг айхтар хүүтрдэггүй. Бас хүүтрэхээ өрөөл хүүтрнэ өтөрнө. Цас мос их унаад явал хүүтрнэ өтөр. Би урд нь 11 сард иржсэн. Тэгэхэд л би цамцтай гүгээд юм да. Их л дулаахан газар байсан да хамбаг дээр. Хамбогчээр нь Монгол орны хамгийн дулаан зэг шүү дээ. Тийм баг тий. Гэж ярьдаг шүү дээ. Дулаахан. Ер нь бол өвлийн нэг дундад жишээнд бол нэг 10 дээд тал нь 15 тэгэл 7-8 тэл байдаг шүү дээ ер нь. Зөө. 10 маравтай тэгсгээл бай. Бас сочор гэнтгээ түүтрэлгүй дөрмөр гараад. Тэгэл байх л да. Тэгээ цас мус их орвол. Тэр ерөнхийдөө бол Тэгэл ер нь дулаа. Тий. Сайхан шүү дээ хамбогдвол жаргалын орно. Ганцуд тэгж болоод тэгж их давтамжтай болоод байхгүй. Ер нь тэгж их хүүтрээд байхгүй. Энэ жил гэхдээ ер нь бас нэг жоохон онцгой сайхан зам болоод нөө. Сайхан. Ер нь гал усны юм гашуун зовлон гайгүй ер нь галбай болгодог чи ер нь. Манай хүлээгийн галбай ууланд байдаг гэж. Зөө. Галбай уулын гэртэл байдаг гэж. Хамгийн гоё тэмээ энэ суманд байдаг тий. Тэгэл байх. Галбай улаан тэмээ гэдэг чинь. Галбай говийн ангуу улаан тэмээ гэдэг. Ганган улаан гэдэг чи одоо. Ийшээ бол энэ цэцэн ороход тэмээний өнгөн шал өөр болчих юм байл шүү дээ. Тэгдэг бохоо. Тий? Одоо зуны цагтын газ гэдэг юм бас их амар болж тий. Газ амруу энэ дээр цагаан идэгээ хийгээд над дээрээ унд цагаан шагнаад Энд дээр харин цагаан идэ боловсруулж болдог үс тий. галын нэгсээ Төлөвлөдөд төлөвлөдөн. Энэ дээр гал цагаан идэг хийгээд над дээр чи хоол цагаан хийгээл тэгэл аль алинд нь ашиглана дөө. Энэ ихтэй их гоё. Одоо чи ингээд юу юм уу? Шавраар ингээд хийж юм уу? Тэгээ шавраан шар устай зуураад тэгэл Янд нь гадагшаа тий. янд нь гадаа энд нь болохоор юу төмөр суулгацсан. Зөө. Гэр дотор доо халууд өгöd авахгүй бас зүгээр юм байна тий. Энд дээр л гал мэдэгдэн. Энд дээр Одоо яг чи таваа тавьчих юм уу? Тавааг нь цагаахан чиний да. Энд дээр юу ч хийсэн гал мэддэхгүй. Тийм байна тий. Зуны цагч бас ингээд энэ голд ингээд нэг 100 тавьчаал гал төлөгч бас. Байц сухаар гол шүү тий. Амар.
Энэ одоо ингэж ямар түнш төлд энэ юу нэ? За мод даргал Энэ мод нь юуны ямар мод юм? хайлаас Нэг үжирсэн хайлаас ингэж тий үжирж байна үжирсэн тийм. хайлаас. Арцаа буцалга нь юу байх юм уу? Арцсан буцал. Тогоо нэрх юм уу? Тогоо нэрэд Энэ нэг тэгэд юуны арц юм? ингний арц. Ингэний арц уу? Яманы арцыг бас чанах нь нэрнээ чанана. Ингэний нэрмэл чинь өдөөс айхтар хүн согтоодог гэдэг байгаа. Ингний нэмэл сайхан ингний цэнхэр. Чимээгүй цэнхэр гэдэг байгаа тийм. Чимээгүй байж байгаа хүн согтоочдөг гэдэг байгаа тийм. Чимээгүй цэнхэр. Сайхан шүү дээ. Энэ бүрхээр ихч бас л чамийн хийсэн байх шүү энэ одоо. Өнгөн цагаанаар ингээд тавлж хийсэн биш тийм ингээд Тэгсэн. хадаж хийсэн биш шүү дээ. Ер нь цагаан дээр ямар цагаан дээр боловсруулж байна? Цагаатэ ингийн сагаад туруу даарц ямаагаан сагаад болохоор ээзгийн бислэг тараг тэгэл ахуй эргэлэн дээргэлэл Зүгээр хэрэгцээндээ л авч гинөө. тэгж байна. Борлуулж гинөө. За борлуулалт бас жоохон байгаа. Тэгээ говийн цагаан идэж гоё л доо ер нь борлуулалтын төр бол асуудалгүй үз. Ороохон авч юу? Нэг үе бол сайхан л гүйлгддэг байл одоо жоохон муухан талдаа байгаа шүү. Тийм үү. Гэтэ өвөл бол ингийн оромг нь гүйлгээ те. Аа. Ямаагаан зундаан саагаал ингээ өвөлдөө саагаал Одоо ихтэй ингэ сааж байгаа юм. ингээ сааж байгаа. Чи юу яд юм бэ шүү дээ? Танаас тэгдэггүй одоо ингэ талан ботголоод тэрийг ингэ саагаад одоо ширгэр гэдэг юм яа гэдэг. Тэгэхэд зөрүүлэл нөгөө нэг дараа жилд ботголсон ингэ бас саагаад эхэлдэг юм биш үү тий? Тэгэд Ер нь жил дамнаа сааж л идэв юм биш үү тий? Ингийг. одоо саасаар байгаад 3-4 сар хүртэл одоо эднүү шин саагдчихна. Аа. Тэгэл дараагийн ботог гараад 6-7 сараас эхлээл Үргэлжлүүлээ саагаад. эхлээл сайлаа өгөндөө. Ойр тийм тогоо тавьж байгаа айд очив юм биш үү бас тэгээ. Заамт нь ямар байна гэдэг нэг халуун ярих хийгээд өгдөгсөн. Одоо тэгэл тогоо тавиад дуустал суух нь шүү дээ. Одоо тэгээд Тий. амсганд бол одоо ингэ тогоо тавиад хэд усаар ах уу? 2 2 усаар ах уу? Уяад энэ сууж байгаа амсаа одоо. Энэ ороод байгаа дагууч юу гэдэг лээ? ороолтол гэдэг шүү. Ороолтгүй өөр нэгтэй байдаг санагдаад их нэг. За дээдлийн төмпөнгийн бол жалавч гэдэг тийм. Бүрхээр жалавч голын төр тавьсан байгаа Дүүжин. дүүжин. Энэ ороолтыг нэг өөрөөр хэлээд идэг санагдаад их юм. Юу гэх юм бол бид манай энэ л ороолтол Ороолт гэдэг үү те? гэх юм бах та. Би гал асаах уу яг уу? Галаа ингэж асааш Оо, гал тасаах. асаач юм. Одоо нэр юм ингэ бий болцсон юм бэ. Хамаалцсан байна. Газар л асаана. Хөөж. Энд рүү чинь аргал энэ төр түүх үү? Түүнээ түүн. Аргал хөр. Ингээл галан цаашаа бол энд гал мэддэхгүй. Тийм байна. Нааш одоо чинь цаашаа сороод байгаа юм шүү Тий. тий. Ингэний хоормог л гэдгийг ингэний хоормгийг ер нь яаж гаргаж авдیں۔ Ингний хоормыг ингээс агаал тэр хувиндаа хэгэл бүлээл гаргана да. Тэр Бас айраг шиг ингэж Тий. хийх үү тий. Тэгэн. Тэгээ буцалгаа хийн, хоормог хийн. Буцалгаа гэдэг чинь гоё юм байна шүү тий. Хоормоггүй л арай илүү хүн ойлгод юм аа. Буцалгаанаас илүү юу? Буцалгаа чи ер нь айраг юу гэсэн үг? Ер нь хоормог чинь тий. Хоормогоор шүн авч болно. Зүгээр айргаар нь ч авч болно. Хоормог нь гэхдээ бас нэг жоохон буцалгаагаа бол жоохон эсцэн байдгүй. Тэгэн. Тийм бах тий. Гэтэ өвөл тийш бол гоё болно. Одоохондоо бол жоох эсэх магадaltaй. Халуунд. Хүмүүс айр гэхээс хоормог гэж хэлээр арай ойлголт. Тий. Хоормог гэж яриад тий. Буцалгаа ч их гоё юм байт юм биш үү. Тэгээд Гоё. уухлаар тэр хүний биений хөлсмөс хий хуу гадагшлаа тий. Ингний хоормог Янз чинь бүр. хүмүүс сахарн дууж бай. Сахартай хүмүүс их авдیں۔ Хаван буулгана гэж авна. Хот орноос хүмүүс авдیں۔ Мó. Одоо хоормог гэдэг чинь ер нь бас тэгээд яг зүгээр ориг айлаасаа орно олтгоо байцсан юм шиг юм. Дандаа нэг үйлдвэрийн аргаар хийдэг болсон юм савлгаатай бодлоо Ориг болсон юм шүү дээ. айлаас авал тэг үйлдвэр юунд хийчих жоо л да. Тий. Тэгж байгаа.
Говь руу явхлаар хүмүүс ингэний хоормог авчраараа гэж захиал идэв шүү дээ. Бедусаас аваад тэгэл үйлдвэрлэл савлал энэ зэр болгол зарчиж байгаа байхгүй юу? Тийм баг тий. Тийм би давхар хүмүүс ч бас айгүй их авдаг юм шүү. Авдаг. Нэг Хүүхдийн шаардлагатаас шаардлагатай бас их нөлөөлдөг. Тэгээд тэр чинь бас нэг их хамтд юм байна л да. Нэг жирэмс уусгаж чинь. Тэр мэрэндээ их авд юм тий. шаардлагатан дуудаг гэдэг их уудаа. Та нэг чимээг үсгэнхэр гэдгийг ч одоос дууж үзэх юм дээ. Ингэний хоормог гарна, нэрэм гарна, аарс гарна, ааруул гарна ингэнийх болохоор. Ямааных болохоор бяцлаг, ээзги, тараг, хурууд, сүү бас олон төрлийг очиж байгаа байхгүй юу? Тэр болгоныг хийнэ магаан сагаад. Тэгээд ганцаар амжиж гин үү? Амжихгүй шүү дээ. Хоёулаа тэгэл явна шүү. Ах уу тэгэл гадуурх ажиллаа амжуулаад таа бол тэгэл дотор ганцаараа л үзэл тарт юм шүү дээ. Магаан сагаал ингээс аачаал тэгэл цагаа идэгэ амбарлуулаад тэгэл болд юм аа болд яа. Танайг би бас түрүү ингээл анзаараад ер нь ховнцор сав ер нь байхгүй байна. Хунцар сав. Хунцар сав ер нь хэрэглэхгүй гэж бодож байгаа. Нэрж тэгэл энэ 40 бета дандаа юм зөв хэрэглээ байна л да. Одоо ч хүмүүс бас тэг ховнцор савнаас бас жоохон татгалзаад байдаг болсон юм шүү дээ. Тэгээ би харж байсан одоо ингээл зарим айл очиж чинь тэгэл нэг юм 20 канистр 30 каниструуд ингээд байж идэг ш цикер сам. Айрган гэсэн манайх модон хувь хийж байгаа шүү дээ. Тий. Модон юутай гоё юм биш үү? Модон хувь. Юм зөвлөдөө тий. Одоо бас ингээд хүмүүс гэсэн бас үлгэр авах хэрэгтэй. Тэгвэл тэгэл цагаан идэгэ зарахын тулд одоо цэвэрхэн зарахгүй бол тэгэл залхагд заван байвал бас хүн авах дурггүй. Хунцар савнд хийх бас дурггүй, ундааны савнд хийх бас дурггүй. Одоо тэр тусмаа одоо энэ хамбогд сумч одоо энэ өргөжин тэлээд бас их сайхан хөгжилтэй болж штэ. Тэгээ хүн амын тоож гисэн өсөж чинь. Тэгэхээр энэ цагаан эдэний борлуулалт ч гэсэн бас ингээд гайгүй өсөж байгаа юу? Цагаан эдэний борлуулалт тусдаа тийм худлын төв байдгүй. Нэг үе бол сайхан зарагддаг байсан. Ингэний ормог ихтэл 200-аас дээш захиалга энэ төр авдаг байсан. Нодонгоос хойш ер нь гүйлгээ маш муу байна. Тийм үү. Гайгүй ингээл энэ үү эсвэл борлуулдаг хүмүүс нь оршроод байна уу? Яагаад одоо хангаан цагаан эдэн мэдээ их хэлбэг болоо. Тэгээ тэр рүүгээ хүмүүс их аваад. Тэгээд үнэн гайгүй ингээл нэмэгдэн ингэний хормогч нэг 15-тай энэ төр байх чинь буурал одоо 10 болцсон байх юм. Тий. Тэгээ 10 гэхээр бас жоохон удаан гүйлгээ удаан. Ер нь хурууд аарс марцыг ер нь их тийх хэмжээгээр нэг авахгүй. Зөө. Бас тэгвэл бас хэцүү юм байна тий. Жоохон борлуул жоохон муухан л байгаа. Гэхдээ яах болох л байлгүй тий. Өвөл тийш гайгүй болох байгаа. Нодны өвөл бол ингэний хормог бол ер нь их гүйлгээ муутай байсан шүү. Тийм үү. Манайх чинь их л захиалга авдаг айл ерөөсөө захиалга ирэхгүй байсан. Хот руу хүмүүс их л ирэлттэй байд юм дээ шүү дээ. Танаас ч зөвхөн сумандаа борлуулчихдаг. Сумандаа борлуулчихдаг. Хотоос хүн амтаа авъя гэвэл унаанд хийгээл явуулчихдаг. Тэгээд энэ жалавч руу усыг би усанд явж байгаа. Энийг одоо юу байна? Нэг халахаар усыг. Халахаар нэг үү? Ус бэлэн байгаа юу? Хотод явж иргүү? Бэлэн байгаа. Байгаа юу? За. Сан бэлэн байгаа. Одоо энэ дундаас ер нь хичнээн ямаа барьж холбох юм. Ер нь үү? Тий, ер нь бүгдээ Ер нь саадаг 200-аад юм аа. 200 юм аа. Тэгээ өнөөдөр сааж барах юм уу? 200-аар юм аа. Одоо ингээ яг нэг ишгэн тустай байгаа учраас одоо их дэлэн чинсний жоохон түүсгээд явахгүй. Тэгвэл ороо нарс ихэд энэ турал байж шүү бүгдийг. Тэг. Ишгэн тустай байхлаар ер нь одоо бас нэг жоохон ширэг тал руу болж байгаа юу? Тэг. Тэгэх бах тий. Одоо тэгэл Нашаа. Жаад гасныг барьч тэгээд. Аль сай. За дэлэнгийг харж байгаа л барь тий. Дундуур нэмээд арайд үл бааш. Тэр дундуур нэмээд арайд үл. Таргайгүй. Танаа ямаанууд ч бас нэрээ биерхгүй юм байна. Энэ 90 ямаанууд бүр янзын том юм биш. За болох уу доо. Сах уу. Түглээ. За. Юу гацсан? Одоо яг нөгөө хуучных шиг ер нь бүгдийн сааж ингээд нэг цагаан үедээ бас ингээд бүтэн боловсруулдаг айл бас цөөхөн болсон байна шүү.
Наач бохот нь. Өөрсдийнхөө хэрэгцээнд тааруулаад саадаг болсон байна тий. Тэгин. Тэгээд чи тэгээд ямаага яах вэ? Цаг заваараад яана нөхөөс тэгээд нөгөө одоо ингээд 200 юм өдөржин санагд байх. Болоо хувиа ямар болоо тагчих. Би Хувиа. яах вэ? За болоо тагчих. Цаа хөнгө цаа. Юунд дэрэг? Тэрэн чекам дэрэг. Тэгээд бүл муутай болохоор ч одоо бүлтэй болоод нэг нь ингот яагаад нөгөөдөл нь ямаагаа сааж өгнө гэсэн Тийм тийм. шүү дээ тий. Тэгээд болцоогоор л ингээд Одоо хоёр бол ингээд ямаа сан, дээрээс нь ингээ сан одоо хоёулаа хүчрэлтгүй байна шүү дээ. харин тийм. Ингэний цагаан идэж яарнаас цав цагаан байт юм лээ тий. Тэгин. Яг тийм нэг нөгөө үнээнийх өгрөгч бол ингээд нэг юм шаргалтаа л байдаг шүү дээ. Ингэнийх ч болсоо цав цагаан байт юм лээ тий. Ингэнийх л одоо тэгээд сэрүүн нутцмал улмал гоё цайраал цагаараад Гэтэ их зузаан тий. Өрөм өрөм. тэгин ингэний оромч одоо өдрөө сэрүүнаад ирэхлээр дээ. Сайхан тогтнөрөм. Ямааны хөл одоо яг жинхэнэ гоё тогтдог. Одоо янзанаар байна. Янз. Ингээ ер нь хэдэн сар үрцээд тий. Ингэ чи одоо энэ хавар 3 сар төллөөл тэгэл нэг ботгомдоо номхруулж гол нэг 5 6 сар 6 сар цаг гайгүй 6 сар гэл цаг таарах юм байвал тэгэл 7 8 саргаар сааж эхэлнэ шүү дээ. Тэгэл хойтой хавар дараагийн нөгөө ээлжний ингэ утгалгын багцаанд л эдгээр ч одоо торомтой ингээд өдрөө сааж л байна шүү дээ. Ер нь бол бараг жил дамнаа саачт юм Тэгэж шүү дээ. Ер нь 13 4 сар сааж байгаа байх шүү дээ ингэ ч юм. Зөө зөө. Тэгээ инглиш чинь тэр том онтос чинь жоохон суугаад юм багч үлээ тий. За ер нь нэг 3 400-ын дундаж тэ. Харин тий. 500-ын дундаж тэ. Да ерөнхийдөө бол ер нь 500 л дундаж тэ байдیں۔ Тэгээ тэр дотор чи 500 саадагч байгаа. 300 саадагч байгаа. Литр саадагч байгаа бах тий. 2 литр саадаг байгаа шүү дээ. Би яг энэ хамбогдыг айлдачиж инг сааж үтсэн. Их л зөөлөн дэлэнтэй тэгээд ингээд жоохон суугаад юм билээ. Тэгээд нэг багцаагаар бол нэг 300 грамм орчим гараад байгаа юм да. Тий. 300-аас 500 оронд л гарна. Тий. Одоо багмагч цагаан эдэг ер нь боловсруулж байгаа юу? Хийж байна. Ямаагаан саад ингээл саад. Хэрэгцээндээ боловсруулж авч гинөө. Цагаан эдэг мэдээ хатшаа борлуулж гинөө. Ингэний цагаад хурууд ариг шүүгэл боловсруулаад Борлуулаад. Чи нэг айл болгоны гадаа бас нэг юм хөргүүртэй машин байгаад идэг штэ. Тий. Танаа гадаа ч яран байдгүй юм биш үү? Танах сүүгээ яд ингэнийхээс манайх одоо өөрсдийнхөө хэрэгцээнд хэрэглээл тэгээд илүү гарсан борлуулна да. борлуулах уу? Тэсогийн нэг юм машин энэ ч нэг юм тэмээтэй байдгийн гадаа байгаад идэм биш тий? Тий. Сүүгийн шууд тэр дорны Тэсээ тийм тусгай нийлүүлдэг гэдэг айл байдаг. зөө зөө. Гэрээ Айл болгон бас биш юм байна тий? айл болгон биш. Зөө зөө. Хэдхэн айл юу хоёр төмөрх айл. Одон тэмээтэй тэсээ гэрээ мэрээ хийгээд Нүрт нь болсон 2 чайл тийм юутай байсан шүү дээ. гадна хөргүүртэй машин тий. Тий? Тэгээд тэр чинь нэг 2 хоноглоо ч юм аваа явчих юм уу да. Тэгдэг баха. Тий. За яг өөр хүн бэр би нэг саалцгүй яг уу. Гэрээ суваа идэх юм уу? Амар жижиг хөөнө. За. Гэхдээ юу яат юм бэ? Яман чи ингээд нэг жижиг юм хэрэг гэхэлэр хуруу ингээд шүрмс татах гэдэг хуруу айгүй юм билээ. Тэгнэ. Тэгээд юм жижиг юм чи ингээд тахлаас чи ингээд байнгын саадаг усууч л ингээд сурцсан байдаг тий. Ер нь ингээс ахсан гэдэг чинь ер нь ямар ч ажил ер нь хийхгүй нэг хэд оноотлоор жоохон Тех бах. атар хүн ч атар болох таамархан. Тий. Хурууны ингээд шүрмс татах гэдэг зовсон тийм. Нэг нь доошо гівчгэр нөгөөдөлөө боож авчих гэдэг юм биш тий. Тэгээ дундуур нямаалмаа ороод байвал. Тий. Устаар ингээ яваа холбоо сахч бол амар л холбооч бол. Танаас бол ер нь бол хонио цөөлцсөн ямаа голцсон юм байна тий. Тэгээ ер нь хон цөөхөө. Ямаа дээл. Шилний эдэг үлдээчээд байж байгаа юм. За за. Энэ одоо яг нөгөө гавлууд домгийн хонио. Тий. Юу нас нэг жоохон тийм урт харагддаг юм билээ тий. Тэгээ нөгөө илүү ногломтой гэдгээр урт харагдана. Амтлаа ууцаатай. Ууцаатай, сүүсээтэй. Тий. Ийм хөх алаг толгойтой хони их шүү дээ тий. Энэ хоцсон тийм юм уу?
Энэ Хар хукалаг хон хухалаг тий. Одоо ч бас хүмүүс ингээд ийм зүсээр нь ижилсүүлж малаа их яадаг болж тэгин тий. халзан юм аа Тий. дээр. Халдсан болгодог байна. Эсвэл зүсийн нэг болгодог юм байна. Манайхад хар ямаа дийлэнгөөс одоо тэгэл ийм улаан ахунд ер нь улаан голд болоод байна. Ер нь хар ямаа төсвөр юу сайтай шүү дээ. Тийм ба. Цагаан ямаа гэх юм цагаан ямаа чих гургд. Тэгэхээр ноолор нь ямар вэ? Ноолор. Ноолуур дажгүй. Ер нь ноолуурын гарч ер нь дажгүй шүү. Гэтэ энэ ер нь ингээ харахад их тийм биерхүү том ямаа юм байна. Тэгэхээр ноолорын гарцмаас ер нь гайг бах тий. Ноолуурын гарц гайгүй. Ер нь их байхгүй нэг 500 дундажтай л яг барьчдаг. Зөө. За, говь нэг өдөр дууслаа. Одоо бум ахында ярьж бас нэг өдрийг сайхан өнгөрөөлөө. Заахан гэртээ зочиж хүлээж авсан бум ах пагмөгч хоёртаа маш баярлаа. За баярлалаа. Та үдчихсэн баярлж байна. Энэ жил ер нь их сайхан жил болж байна. Тэгээд одоо энэ чинь зуны өшөө намрын ихэнх сар бараг дуусч байна уу? Намраа ихэнх сар дундаа ороод явж байгаа. Дундаа ороо явж байгаа юу? Дундаа л орж байгаа. Тэгэхээр намрын сар гарцсан байхад ч одоо ингээ сайхан зунаараа сайхан ингээ сайхан ногоороо байж байгаа чинь сайхан биш. Танаа нутагт бол сайхан намар болж байгаа юм байна. Одоо сайхан урт сайхан намар болоосоо да тийм ээ. Тийм ээ. Тэ. Тэгээ сайхан эргэж уулзах ирэл тавь. Одоо тэгээд юу юугүй өвөл хаяанд ирлээ тэгэл өвлийн сайхан өнтөд авч орон хавартай инх сайхан залгаараа да. За баярлалаа. Тэ. Эрүүлэг сайхан мөхний үсэ. За та бүдэд ч гэсэн манайхаар зочилд малчаалыг тэгээ танилцж яриа өөрөө хийж нэг өдрийг өнгөрөөсөнд манай гэр бүлийн зүгээс баярлж байна. За баярлалаа. За та бүд ч гэсэн тэгээд ажил амьдралын бүхий сайхан мөхнийг хүсье. За баярлалаа. За тэгээд бидэд одоо нэг орсон бороо арилж ирсэн гэж буцдаг гэдэг шиг одоо бидэд бас буцтамдаа орё да. За Тэ. За тэгээд нэвтрүүлгийн дөрөв өндөрлөе. Үндэсний хүсэлийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин лэц малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид Өмнөг аймгийн Хамбогд сумын Домгон багийн малчин сумын авраг Бум аюушхахаас зорж ирэн бэлтгэн хүргэлээ. Ингээд эх 7 хоногийн 5 гарагт шинэхэн айлтай шинэхэн зочинтой үзэгч та бүхэндээ эргээд уулзгалнаа. Түр баярлалаа. За баярлалаа баярлалаа. За. За баярлалаа. Баярлалаа.